Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдөр 2016 оны 11-р сарын 23-ны 5 гараг. Энэ цаг мөчид нийслэл хотод маань 17 цаг 30 минут болсон байна. Тэгэхээр мэдээж энэ цаг мөчид бол үзэгч та бүхэндээ даваа лав баасан гаригуудын 17 цаг 30 минутанд хүрдэг Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейн албан ёсны тохирол үзэгч та бүхнийхээ хүртэл болоход бэлэн болдог үлээ. Миний хойно бол мэдээж 6D, 4D, 642 гэсэн 3 төрлийн тоглолт байгаа. Тэр мэдээж та бүхэн эдгээр 3 тоглолтыг сонгоод эсвэл аль гурван тоглоод тохиролт маань оролцох боломжтой байдаг. Та бүхний Facebook-ээр хурж байгаа лайв дээр бол ирүүлж байгаа 4.6 тоног бол хүчингүү. Хамгийн гол нь та өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдан аваад борлуулагчид өгснөөр за таны бүгэлсэн 4 болон 6 тоног идэвхждэг. За ингэснээр та бол манай тохиролд оролцох боломжтой гэсэн үг юм шүү. Тэгээд Баянгол дүүрэгт оршин судаг иргэдээ бас нэг мэдээллийг хүргэхэд бол Баянгол дүүргийн 3 дөрөвдүгээр хороо ард аюушийн өргөн чөлөөний Солонгос плаза гэдэг нэг дэлгүүрүүд шүү. За замынхан хойдол манай үзэгчдэд бараг сайн мэдэндээ. За тэнд бол пүрэв гарагт амардаг. За бусад өдрүүдэд бол 11 цагаас 17 цагийн 19 цагийн хооронд бол манай тасалбарыг нэмэлтээр борлуулж байгаа. Тэгэхээр та бүхэн өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдан аваад за тоглох хуудаснаа бүгэлснээр 4D, 6D, 642 тоглолтуудад оролцох боломжтой. Тоглолтыг мэдээж даваа лав баасан гаригуудын 17 цаг 30 минутанд та бүхэндээ шууд хүргэдэг. За ингээд уламжлал ёсороо 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийнхөө тохирлыг эхлэх болно. За 4D-д маань бол 3 төрөл байгаа. 4D-ийн 1 2 3 дугаар зэрэг тохирлоод байгаа. Тэгэхээр эдгээр тохирлоод бол мэдээж дөрмийн хувьд адилхан. За харин 500 1000 2000 дахин тавьсан бацаага өсгөж авдгаараа 3 тоглолт маань өөр. Тэгэхээр 4D-г тоглохоор сонгосон үзэгчид маань бол 3 боломж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр одоо бол үзэгчдтэй дөрмийг танилцуулсан та хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавиад тохирол маань оролцох боломжтой. Тэгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг цифр 4 удаа гэж тайлгаж болох юм. Тэгэхээр эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 4 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу таарж авах юм бол та 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр өөрийн тавьсан бацаагаа 500 дахь өсгөж авах боломжтой гэсэн үг юм аа. За ингээд олон зүйл ярилцгүйгээр лав гэргийнхаа тохирлыг үзэж та бүхэндээ шууд хүргэх гэж байна. Тохирол маань хэрхэн үнэн бодтой шудраг явагдаж байгааг үзэж та яг одоо дэлгэцээр хянах боломжтой. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. 40 ширхэг бөмбөлгнөөс 4-ийг нь тагаад аздан болох боломжийг 4D маань олгодог. За харин 4D-ийн 3 дугаар зэргийн хонжирын хувьд 4 бөмбөлийг яг дарааллын дагуу тааж авах юм бол тавьсан бацаагаа 500 дахь өсгөж авах юм аа. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгний дугаар 4. Ихний бөмбөлөгний дугаар 4. За 4 гэсэн бөмбөлөг эхлээд гарч ирсэн байгаа. За дараагийн бөмбөлөг мөн 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 2 дахь бөмбөлөгний дугаар 4. 4 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байна. За энэ бөмбөлгнүүд дараа үзэж таны бүгэлсэн тасалбар дээр таарж авах юм бол та аздан болох тун ойрхон байна. За ингээд 3 дахь бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлгний дугаар 6 гэсэн. За 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна үзэгчдээ. Доороо 6-тай байгааг харж байгаа. Доороо 6-тай байгаа учраас 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм шүү. 4 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн бол 4 дахь бөмбөлгний дугаар 7. 4 дахь бөмбөлгний дугаар 7. Ингээд 4 4 9 7 4 4 9 7 гэсэн 4 бөмбөлөг 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр гарч ирсэн байна. Энэхүү 4 бөмбөлгийг та 3 дугаар зэргийн тохирол дээр маань яг дараалалаар нь тааж чадсан бол тавьсан бацаагаа 500 дахь өсгөж авч байгаа юм. За өргөжлөлтийн мөдөрөө 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг одоо явуулгаална. За дөрмийн хувьд мөн адилхан. Тэгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан. За өөрөөр хэлэх юм бол нэг оронтой цифрүүд маань 4 удаа давхцаж 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд маань байрсан байгаа. За эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс мөн санамсаргүй гарч ирэх 4 ширхэг бөмбөлгийг үзэж та яг дарааллынхаа дагуу 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр бүгэлсэн бол тавьсан бацаагаа 1000 дахь өсгөж авах боломжтой гэсэн үг юм. За ингээд бүгдээ хамтдаа 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлоо явуулцгаая. За 40 ширхэг бөмбөлгнөөс 4-ийг нь үзэгчтэй тааснаар тавьсан бацаагаа 1000 дахь өсгөж авах боломжийг 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол маань олгодог. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгний дугаар 3. Ихний бөмбөлөгний дугаар 3. За 2 дахь бөмбөлөг гарч ирсэн. 2 дахь бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 2 дахь бөмбөлөгний дугаар 4. 4 гэсэн бөмбөлгнүүд одоогоор гарч ирсэн байгаа. За ингээд 3 дахь бөмбөлийг хамтдаа 3 дахь бөмбөлөгний дугаар
9, 6 юу. За 9 гэсэн бөмбөлөг байгаа юм шүү үзэгчтэй. 3 дахь бөмбөлөгний дугаар 9. За 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 4. 3, 4, 9, 4. 3, 4, 9, 4 гэсэн дөрвөн ширхэг бөмбөлөг маань санамсаргүйгээр гарч ирснээр дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирлын тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах хацтнуудыг инхүү тодруулж байна. 3, 4, 9, 4 гэсэн энэхүү дөрвөн бөмбөлийг та яг дараалал нь та чадсан бол тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. За ингээд дөрүүдийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж үе дөрүүдийн 1-р зэргийн тохирол маань явах гэж байна. За дөрмийн хувьд бол бас өмнөх 2 тохиролтойгоо яг адилхан. За тэгээс 9 хүрлэг 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол тиг 1 2 3 4 5 6 7 8 9 гэдэг эдгээр тоонууд бол 4 удаа давхцсан байгаа гэсэн үг юм. За үзэгч сайн харж байгаа. Тэгэхээр эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 4 бөмбөлөг. За мөн яг дарааллын дагуу таарч явах юм бол та тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж аавна гэсэн үг юм. За ингээд бүгдээрээ хамтдаа дөрүүдийн 1-р зэргийн тохирол буюу дөрүүдийг тоглож байгаа үзэгчтэй маань сүүлчийн боломжийг ингээд явуулах гэж байна. Тэгээд үзэгчдэд амжилт хүсье. За дөрмийн хувьд бол өмнөх 2 тохиолдолтой адилхан гагцхуу та дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр энэхүү гарч ирэх 4 бөмбөлийг дараалал нь тааж чадсан бол тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой байдаг. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгний дугаар тэг. За хоёр дахь бөмбөлөг гарч ирсэн. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 7. Тэг 7 гэсэн хоёр бөмбөлөг одоогоор гарч ирж байршсан байгаа. За 3 дахь бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. Тэг 7 1 гэсэн 3 бөмбөлөг үндсэндээ гарч ирсэн байна. За ингээд 4 дахь бөмбөлөг 4 дахь бөмбөлөгний дугаар 4 дахь бөмбөлөгний дугаар мөн 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Тэг 7 1 1 тэг 7 1 1 гэсэн дөрвөн бөмбөлөг дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр гарч ирсэн байна. Та энэхүү дараалалаар 1-р бөмбөлгнүүдийг тааж чадсан бол тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авч байгаа юм. За ингээд дөрүүдийг тоглосон үзэгчдэд баярлалаа. Дөрүүдийн 3 тохирол маань их амжилттай өнөж 1 2 3 дугаар зэргийн тохирлын ялагчдыг бид тодруулсан байгаа. За үргэлжлүүлэн одоо 6D джекпот тоглолтыг явуулах болно. 6D-ийн маань хувьд бол дөрмийн хувьд бага зэрэг өөрчлөгдөж ирж байгаа. 6D-д маань бол тгээс 9 хүрлэг цифр бүхий нэг оронтой тоонууд 6 удаа давхцнаар 60 ширхэг бөмбөлөг шилэн хоргод маань байрласан байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг удаа тгийн тоо, нэгийн тоо гэдэг энэ эдгээр тоонууд маань 6 удаа давхцсан байгаа гэсэн үг юм. Тэгэхээр эдгээр 60 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та 2 бөмбөлийг тааж чадвал 1500 төгрөг. За 3 болоод ирвэл 15000 төгрөг, 4 болол 150000, 5 болох юм бол сая 500,000 төгрөг. За харин зургуулангийн тааж чадах юм бол та 50 сая төгрөгийг хойжих боломжтой. За харин ямар дүрмээр вэ гэхээр та урдаасаа болон хойноосоо 2-оос дээш бөмбөлгнөө тарах юм бол аздан болох боломжтой гэд ерөөд ойлгоход олон. Тэгэхээр 50 сая төгрөгийг бол мэдээж 6 ширхэг бөмбөлгөө урдаас нь болон хойноос нь тааж чадсан үзэгчд маань бол хожно гэсэн үг юм. За харин 1500 төгрөгийн урмын хонжирыг болон урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлийг таасан тохиолдолд та аздан болох боломжтой гэсэн үг. Ингээд дөрмийн хувьд бол өмнөх тохирлоос бас бага зэргийн өөр хэрнээ бас амархан байгааг үзэгчд маань анзаарсан байхад магадгүй лотерейг маань энэ ташрамд анх удаага тоглож байгаа, анх удаага бас аздан болох гээд тасалбараа бариад сууж байгаа үзэгчд маань ах юм бол дөрмийг та бүхэнд илүү дэлгэрэнгүйгээр тайлбарлаж өгч байгаа юм шүү. За ингээд өнөөдрийнхээ 50 сая төгрөгийн шагналын сантай 6D тоглолтыг явуулах гэж байна. Үзэгчд маань анхаарлаа наашаа хандуулаарай. Магадгүй одоо бас маш олон азнууд тодрох байхаа гэж бодож байна. За 60 ширхэг бөмбөлгнөөс 6-г нь таагаад та 50 сая төгрөгийн аздан болох боломжтой. Гагцхүү таны дараалалаар биш урдаасаа болон хойноосоо таарч чадах юм бол та аздан болох боломжтой байдаг. За ингээд 6D тохирлын анхны бөмбөлөг буюу эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За эхний бөмбөлөг 5, дараагийн бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 6. За таанхүү 5, 6 гэсэн хоёр бөмбөлгийг урдаас нь яг дараалалаар нь тааж чадсан бол 56 гэсэн дараалалаар тааж чадсан бол 1500 төгрөгийн урмын хонжуур хожих боломжийн эзэн болж байгаа. За одоо 3 дахь бөмбөлөг харцгаая. 3 дахь бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм байна. 3 дахь
энэхүү 3 бөмбөлийг урдаас нь дараалал нь тааж чадсан бол үзэгч та 15,000 төгрөгийн аздан болж байгаа. За одоо 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгийн дугаар 8. 4 дахь бөмбөлөгийн дугаар 8. 5 6 9 8 гэсэн энэхүү 4 бөмбөлийг та урдаас нь мөн дараалалаар нь тааж чадсан болвол 150,000 төгрөгийн аздан болох боломжийг хангаж байгаа. За одоо харин үргэлжлүүлээд 5 дахь бөмбөлөг маань гарч ирж байна. 5 дахь бөмбөлөгийн дугаар 6. 5 дахь бөмбөлөгийн дугаар 6. За энэхүү 5 бөмбөлийг 8 6 9 8 6 гэсэн энэхүү дараалалаар нь тааж чадсан бол сая 500,000 төгрөгийн эзэн болж байгаа гэсэн үг юм. За одоо харин 50 сая төгрөгийг тодруулах сүүлийн бөмбөлөг гарч ирж байна. 6 дахь бөмбөлөгийн дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм байна. За сүүлийн бөмбөлөгийн дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийн 6-ийн тохирол дээр маш эвтэйхэн бөмбөлгнүүд гарч ирсэн байх шүү. Ер нь таахад бас боломжтой юм шиг байна. 5 6 9 8 6 5 5 6 9 8 6 5. За тэгэхээр та урдаас нь магадгүй 5 6 хойноос нь мөн 5 6 гэсэн бөмбөлгүүдийг тааж чадсан бол ер нь 56 гэсэн бөмбөлийг эхлэл болон төгсгөлд нь таасан бол та ерөөсөө 1500 төгрөгийн аздан болж байгаа. За тэгээд дараагийн бөмбөлгний хувьд бол 9 8 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн. За энэхүү бөмбөлгнүүдийг та яг урдаас нь болон хойноос нь зургуулангийн таасан бол 50 сая төгрөг хожиж байгаа. За харин 1500 төгрөгийг хэрхэн хожих, за бусад мөнгө дүнгуудыг хэрхэн хожих талаар бол та бүхэн тоглолтын дундаар тайлбарласан байгаа. Тэгээд 6 тгээс нь бол маш олон аздан тодорхой бас онцлогтой 1500 төгрөгнөөс эхлээд сая 500,000 төгрөгийн аздангууд болоо. Ер нь бол тохирол болгон дээр тодордог юм байлээ. Тэгээд 6 тгээс нь бас ээлжид аздангууд маань тодорсон бах та бүхэндээ баяр хүргэе. За үргэлжлүүлэн 642 буюу өнөөдөр сүүлийн тоглолтоо одоо явуулах гэж байна. 642-ийн маань хувьд бол 120 сая төгрөгийн шагналтай. Тэгэхээр 120 сая төгрөгийг хэрхэн хожих вэ? За мөн ямар боломжууд байдгийг үзэж та бүхэндээ одоо тайлбарлах болно. 642 тохирол маань бол 1-ээс 42 хүртэлх 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг цифр ердөө нэг л удаа байгаа гэж та ойлгож болох юм. За тэгэхээр 42 ширхэг бөмбөлгнөөс дараалал огт харгалзахгүйгээр гарч ирсэн 6 бөмбөлийг үзэгч та үндсэн 6 бөмбөлийг тааж чадах юм бол 120 сая төгрөгийн аздан болно. За харин бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлгийг үндсэн 6 бөмбөлгөөс 3 болон 4 5 бөмбөлийг тааж чадах юм бол та 10,000 төгрөгнөөс эхлээд 12 сая төгрөгийг 642 тохирол дээр мань хожих боломжтой байдаг юм. За ингээд үзэгчдэд гарч ирсэн бөмбөлгнүүдийг бас хэд хэдэн төгрөгийн болцол хангаж байгааг үзэгчдэд тоглолт нь тайлбарлах болно. За харин өнөөдрийнхөө сүүлийн тохирлыг явуулах гэж байна. За 42 ширхэг бөмбөлгнөөс 6-г нь тагаад үзэгч та 120 сая төгрөгийн аздан болох боломжийг 642 тохирол маань олгодгоор онцлогтой. За одоо эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгийн дугаар 25. 642-ийн маань хувьд бол нэг бөмбөлөг нэг удаа давцдаг гэдгээрээ бас илүү онцлогтой байдаг. Тэгэхээр ердөө 42 ширхэг бөмбөлгнөөс та 6-г нь тагаад аздан болох боломжтой гэсэн үг юм аа. За ингээд 2 дахь бөмбөлөг гарч ирсэн. 2 дахь бөмбөлгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 25 6 гэсэн бөмбөлгнөө таны бүгэлсэн сэтрийн хаанч байрлах боломжтой. Учир нь дараалал огт харгалзахгүйгээр азнууд маань тодордог байгаа. За ингээд 3 дахь бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлгний дугаар 26. 3 дахь бөмбөлгний дугаар 26. 25 6 26 гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн. За дараагийн бөмбөлийг харцгаая. Дараагийн бөмбөлгний дугаар 5. Дараагийн бөмбөлгний дугаар 5. 25 6 26 5 гэсэн бөмбөлгнүүдийг та дараалал харгалзахгүйгээр татвар дээр бүгэлсэн бол аздан болоход маш ойрхон байна. За 5 дахь бөмбөлөг. 5 дахь бөмбөлөг гарч ирсэн. 5 дахь бөмбөлгний дугаар 17. 5 дахь бөмбөлгний дугаар 17. За ингээд 6 дахь бөмбөлөг гарч ирлээ. 6 дахь бөмбөлгний дугаар 7. 6 дахь бөмбөлгний дугаар 7. За энэхүү 6 бөмбөлөг бол тоглолтын маань үндсэн 6 бөмбөлөг буюу эдгээр 6 бөмбөлийг та тааж чадсанаар 120 сая төгрөгийн аздан болж байгаа. За ингээд 7 дахь бөмбөлөг буюу өнөөдрийн бонус бөмбөлөг гарч ирж байгаа. Өнөөдрийн тохирлын 642 тохирлын маань бонус бөмбөлөгний дугаар 37 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 7 дахь бөмбөлөгний дугаар 37. За ингээд эхлээд үзэгчдэд үндсэн 6 бөмбөлийг танилцуулъя. 25 6 26 5 17 7. За давтаж хэлье. 25
6, 26, 5, 17, 7 гэсэн үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн. Энэхүү үндсэн 6 бөмбөлийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр хэрвээ тасалбар дээр бүгэлсэн байж таарж байгаа бол та 120 цай төгрөгийн аздан болж байгаа. За харин бонус бөмбөлөгний дугаар 37 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд өнөөдрийн маань тохирол тун амжилттайгаар үзэгч та бүхэндээ хүрлээ. Тэгэд мэдээж энэ 7 өдрийн 5 гарагийн тохирол маань оролцсон үзэгчид маань олоолаасаа хариунуудаа харсан баха. Тэгээ та бүхэн дундаас маань азтан төрсөн бол энэ ташранд баяр хүргэе. Тэгэхээр тохирол ололт даваа лав баасан гарагуудын 17 цаг 30 минутанд Туул рестораны замын эсрэг тал байрлах үндэсний латрын төв байран дээрээс ол үзэгч та бүхэндээ Icon CGM болон үндэсний латрын аль биесны Facebook хуудасаар хүрдэг билээ. За ингээд мэдээж та бүхэн тохирол маань хэрхэн үнэн бодтой шудраг явагдаж байгааг өөрийн биеэр ирээд нэг удаач болов харахыг хүсэж байгаа бол манай Туул рестораны замын эсрэг тал байрлах үндэсний латрын төв байран дээр хүрэлцэн ирээд үзэх боломжтой байдгийг бас энэ ташуунд дуулгахад таатай байна. За ингээд үзэгч та бүхэн тоглолтонд оролцохыг хүсэж байгаа тасалбар борлуулах зэгүүдээс тасалбар аваарай. Тэгэд нэвтрүүлгийн эхэнд үзэгчдтэй хэлсэн 3-4-р хороол буюу Баянгол дүүрэгт маань Солонгос плаза гэдэг дэлгүүр байдаг. Тэнд бол манай нэгэн тасалбар борлуулах шин цэг нэгдсэн байгаа шүү. Та бүхэн бас 3-4-р хороолд гэртээ ажилтай байх юм бол эндээс тасалбараа худалдаж авах боломжтой гэсэн юм. За ингээд бидэнтэйгээ хамтдаа 15 минутыг өнгөрүүлж азнуудаа хамтдаа тодруулсан үзэгчдтэй баярлалаа. Тэгээд мэдээж энэ удаа аздан болж чадахгүй дараагийн баасан гарагийн тохирол маань оролцох боломжтой юм шүү. Ингээд баасан гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.